За сайн бацгаана. Хулангийн мэрэг нартай цуг тавтаа морилно. За өнөөдөр 7 хоногийнхаа мэргийг хий. 5 сарын 26-наас 6 сарын 1-ний хүртэл одоо ямар хөдлөөг болох вэ гэсэн мэргийг хий. Тэгээ урьдаа адил энэ дөрвөн сонголттой 1 2 3 4 та сайн харж байгаа сэтгэлчин татгатаа карта сонгороо. Тийм тэгээд энийг хасаа өдөр хийх байсан боловч одоо нүүдэл суудал би тийм Монголд 3 сар яж агаад тийм уржидэр шүн бол гэртээ ирсэн. Тэгээд жоохон нүүдэл судал гэж жоохон амжсангүй өчтөр. За өнөөдөр бол тийм нэгтгэс өмнө бол YouTube-д бол орчих байх гэж бодож байна. Тийм. Муу одоо Монгол тат нэлээд завгүй орж гараа завгүй байсан бол одоо ингээд гэртээ ирчихэж байгаа болохоор зэрэг тийм нэлээд одоо цаг зав бол байх болов гэж бодож байна. Тэгээ надтай холбогдмоор байгаа хүмүүс байх юм бол миний Facebook-ийн мессенжерээр тэгээ надлоо санал хүсэлтээ бичиж олно шүү. Муу одоо надад хандив өргөсөн хүмүүстэй бол талархлаа илэрхийлье гэж бодож байна. Дансаар одоо Нэм самбуу, наран гэрэл, унармаа, мөнх эрдэнэ, П гэд нэрээ бичээгүй юм хандив байна. Муу одоо тэмэрэг төлөг нь улам уншлагантай тэмэрэгэн байх болтугай төмөн наст орогдол гэсэн хүний одоо юу вэ? Өшөөс төгсөө мөн нэрээ бичээгүй баярлалаа гэсэн хандив. Мөн Батцэг, Дорж хаанд, Игэл, Буянбат мэрэгэн талархлаа гэсэн мессежтэй хандив. Мөн Весна, Инх тулам гэсэн хүмүүс надад бол хандив өгсөн байна. Үнэхээр тийм та нартай маш их баярлалаа. Одоо надад маш том урам зориг сэтгэлийн хүч өгч байгаа шүү гэж тийм та нартай илья. За ингээд сонголтоо игрээ. 1 2 3 4 та сайн харж байгаа сэтгэлчин татгатаа карта сонгороо. За ингээд нэгдүгээр карт сонгосон юм эхлэе. 5 сарын 26-наас 6 сарын 1-ний хүртэл одоо ямар хөдлөөг болох вэ гэсэн энэ 7 хоног мэр хийж байгаа. За ингээд одоо нэгдүгээр картыг сонгосон. Ихэ бүх картыг зэрэг нэгдзээ. За ийм карт гарсан байна. Иймэрхүү картад. За ингээд хамгийн ихний энэ картаас эхлээд ингээд тайлаа явуулж чадж байна. Энэ 7 хоногт одоо танд ямар асуудал их чухал болох вэ? Та ямар асуудал дээр одоо санаа тавьж зүгээр их юм бол энэ карт болохоор зэрэг тийм фая гэж аадтай амар гал ирч хүчтэй эрчим хүч. Ана таны Мугэно Павагаро гэдэг чинь одоо танд хязгааргүй тийм эрч хүч тийм байгаа шүү гэсэн ийм утгатай карта. Тэгээд энэ 7 хоногийн чухал зүйл дээр энэ карт гарна гэдэг чинь ер нь бол танд бол тийм хязгааргүй эрч хүч тийм байгаа. Тэгээд ер нь бол энэ 7 хоногт та магадгүй одоо ямар нэгэн зүйлд тийм манлайлах ч юм уу тийм хэсгийг тийм манлайлах эсвэл юмд айгу хариуцлагатай байх, шийдвэр гаргах зүйл айгу чухал болж магадгүй юм шиг санагдаж байна. Тийм ер нь бол тэгээд бол энэ талаарт юу чухал болох вэ гэхээр зэрэг одоо танд хязгааргүй дээ эрч хүч чадал тийм байгаа учраас ямар ч одоо тийм нөхцөлд өөртөө итгээрээ фая тэ эрч хүч бол файта гэнэ эрч хүч бол байна гэсэн байна. Ямар ч гэсэн өөртөө итгэх эрч хүчээ тийм гаргах ямар нэгэн зүйлд манлайлах хариуцлагатайгаар хандах ийм бол эрч хүч байна шүү. Тийм одоо тэрийг энэ зүйл их чухал болно гэсэн байна. За тэгэж тайлгаж чадж байна. За тэгээд нэгдүгээр карт дуусгаад энэ 7 хоногийн уур амьсгал болохоор зэрэг уул айгүй өндөр уул юм тий. Тэгэхээр уур амьсгал ямар хуу 7 хоног уур амьсгал гэх юм бол за одоо ямар нэгэн зүйлд одоо тийм юу тууштай ямар нэгэн зүйлд айгүй тийм тууштай оролдох хүчин чармаалт гаргах иймэрхүү одоо тийм уур амьсгал юм. Тийм ингээд айгүй өндөр босох тийм сад байгаа ч гэсэн та ингээд юмдаа ингээд шантарлахгүй тийм тууштай оролдоол нилийн энэ 7 хоногт хүчин чармаалт гаргаж магадгүй байна. Нэг иймэрхүү уур амьсгал юм. Энэ картыг харах юм бол ер нь бол орчин тойрныхонтойгоо айгүй тийм уялдаа холбоотой тийм ажиллах ч юм уу харилцах тийм
Ер нь бол хүмүүстэй ингээд яриа хөрөө хийх хүмүүстэй яриа хөрөө их байх, орчин тойрныхоо хүмүүстэй уялдаа холбоотой ажиллах, амьдрах. Нэг тиймэрхүү уур амьсгал байна. Тэгээд ямар нэгэн зүйлд те нэлээд өндөр босготооч юм шиг иймэрхүү зүйлд нэлээд хүчин чармаалт гаргах нэг юм уур амьсгал байна. За тэгээд 7 хоногийнхоо нэгдгээс бүтэн сая өдөр хүртэл ямар хоороо уур амьсгалтай өдрүүд байна. За тэгээд тарот картаараа харъя гэж бодож байна. За нэгд өдөр нэгд өдөр болохоор зэрэг ер нь бол нэгд өдөр ингээд доош харсан маа учраас та ямар нэгэн ингээд хийхсэн ямар нэгэн сорилт ч юм уу үзээд алдах юмнаас жоохон айж магадгүй юу гэдэг юм бэ? Юм хийж үзэхээс жоохон айх гэх юм уу те. За ингэчээ тэгчихсэн юм нэгд өдөр байна. Гэхдээ тэрнээсээ за энийг хийчүүд ингэчих юм биш үстэй, тэгчих юм биш үстэй гэд жоохон тийм сорилтоос айх, юм хийж үзэхээс жоохон айх. Тиймэрхүү хандлага бол байна. Тэр нэгд өдөр за энэ дээр тий анхааруул гайг байх гэж бодож байна. За тэгчээд 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр тий ер нь онцгүй байсан байдал гайгүй болно гэж ашиг байна. Ер нь бол би болоод сэтгэл санааны эсвэл ажил таны ямар нэгэн үйл ажиллагааны байдлын тийм таагүй нөхцөл байдал бол нэлээд сайжрах сэргийх өдөр гинэ. Тийм таны бие ч юм уу эсвэл сэтгэл санааны байдал ч юм уу эсвэл ямар нэгэн тийм үйл ажиллагааны байдлаа тийм таагүй байсан бол 2 дахь өдөр бол тэр чинь нэлээд сайжрах сэргийх өдөр тийм гэсэн байна. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг тийм 3 дахь өдөр жоохон шийдвэр гаргаж магадгүй. Ямар нэгэн тийм юмн дээр шийдвэр гаргаж магадгүй. Эсвэл хүн хоорондын харилцаанд бол юу гэдэг сэрэмж өндөрсөх гэдэг ч юм уу. Эсвэл сэтгэл хөдлөлтөд авталгүй сандралгүй тайвнаар айгу хэцүү байдалд ухаалаг хандах, амжилтаа даван гарах, шийдвэр гаргах тий. За ямар ч нэг тиймэрхүү уур амьсгалтай өдөр энэ 3. За 4 дахь өдөр болохоор зэрэг тийм 4 дахь өдөр тийм болохгүй юм дээрээ, тийм болоогүй юм дээрээ ч юм уу те ингээд харамсаа суугаад байхгүй гэсэн байна. Тэгэхээр 4 дахь өдөр болохоор зэрэг ямар нэгэн зүйлд ямар нэгэн зүйлийг ч юм уу те дахин зохион байгуулалт хийх, шин зохион байгуулалтаар дахин эхлүүлэх, ямар нэгэн зүйлийг те дахиж шинээр эхлүүлэх. За ямар ч гэсэн юм уур амьсгалтай өдөр байна. За 5 дахь өдөр тийм маш өгөөмөр өдөр байна. 5 дахь өдөр та хэн нэгэнд өгөөмөр хандах, өглөгч байх. Хүнд ямар нэг юм хийж өгөх, эсвэл ямар те ер нь хүмүүстэй аягүй сайн хандах. За нэг юм уур амьсгалтай өдөр байна. За тэгээд загсаа өдөр болохоор зэрэг тийм ямар нэг юм хийгээд дууссан юм шиг те. Тэгэхээр ахсаа өдөр ямар нэгэн зүйлийг бүтээн байгуулж дууссан юм байдал та ямар нэгэн зүйл аягүй тууштай ингээд хөдөлмөрөөрөө те ямар нэгэн зүйлд үр дүнд хүрсэн тийм нөхцөл байдалтай болж магадгүй юм шиг байна. Тийм. За ямар ч байсан ахсаа өдрөл ямар нэгэн зүйлийг бүтээн байгуулад үр дүнгийн үзсэн юм шиг юм гоё уур амьсгалтай өдөр байна. За тэгээд бүтэнсэ өдөр болохоор зэрэг тийм сэрэмж алдагдана гэж юм болоо. Бүтэнсэ өдөр болохоор зэрэг тийм магадгүй ямар нэгэн зүйлийг жоохон эсэргүүцгээд байх ч юм уу. Эсвэл та нэг л бие сэтгэлээ бүтэнсэ өдөр чинь гоё амралтын өдөр шүү дээ тий. Тэгж яахт чинь нэг л бие сэтгэлээ амрааж чадахгүй байгаад байх тий. Юмд жоохон санаа зовдөг ч юм уу тий. Ямар нэг зүйлийг эсэргүүцгээд байх ч юм уу. Эсвэл тийм бие сэтгэлээ нэг л амрааж чадахгүй байх гэдэг ч магадгүй. За энэ дээр тийм болгоомжтой явуулгайг байх гэж бодож байна. За ингээд бүх нэгтгэхээс бүтэнсэ өдөр гаргаж дуусчаа. Энэ 7 хоног танд хийвэл
хэрэгтэй зүйл юу вэ гэх юм бол тэг ер нь бол энэ 7 хоногт хийвэл танд хэрэгтэй зүйл юу вэ гэх юм бол одоо зөвхөн хоолтоос гадна юу гэдэг өөр зүйлээс амьдралын одоо тийм баяр баясгалыг тийм мэдрэх нь аюу хэрэгтэйг нь одоо жишээ нь хоолноос өөр зүйл гэхэлэр зэн зэрэг одоо хоббигоо хөөх ч юм уу энэ 7 хоногт аялал ч юм уу спортер хичээлэх ч юм уу ямар ч байсан энэ 7 хоногт хоол ундан дээрээ те одоо бити ихтрүүлээрээ өөр юм сонирхороо гэж байгаа юм шиг юм хуутгадаг карт байна. За ямар сэнгэртэй лээ за тэгчээд энэ 7 хоногт танд хийвэл хэрэггүй зүйл юу вэ гэхэлэр зэрэг тий ер нь өөрийнхөө 5 мэдрэх хүүхтэй анхаарах хэрэгтэй гэсэн юм картахгүй юу. Тэгэхээр танд энэ 7 хоногт хэрэггүй зүйл гэх юм бол ямар нэгэн одоо хэвлэл мэдээллээс ирдэг олон одоо сошиал интернет мэдээ ч юм уу тийм шар мэдээ ч юм уу тийм мэдээлэлд хит автахгүй байх тиймэрхүү зөвлөдд ингээд одоо юу гэдэг тарих угаалт ч юм уу тийм худал хэрэггүй зүйл даяг хөдөг тиймэрхүү тийм дэмий мэдээллээс айгу хоолойгаараа энэ 7 хоногт тийм хэвлэл мэдээлэлээс ирдэг одоо олон янзын өнөө худал мэддэхгүй тийм мэдээлэлд их хит автахгүй байх нь чухал шүү гэсэн байна. За тэгчээд энэ 7 хоногт танд одоо сахиус нэнгэрийн мессежийг харж чадж байна. Энэ 7 хоногийн сахиус нэнгэр зэрлэг цэцэг гинэ. Танд хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол зэрлэг цэцэг шиг бол амьдраа тийм хаанч ургаж чаддаг юу ч одоо барьж хязгаарлаж чаддаггүй хяналтгүй тийм чөлөөт амьдралаар амьдрахсан байна. Тэгэхээр зэрэг англи хэл мэддэг хүмүүс ингэ уншиж байгаа. Ер нь яг үндсэндээ юу гэж байна гэхээр зэрэг хаан ч урга тий амьдралын одоо тийм нөхцөл байдал ямар ч байсан хэцүүч бай, таатаач бай тий насан зохицож одоо цэцэглэж чаддаг тийм зэрлэг цэцэг шиг байгаараа гэсэн байна. Тийм энэ бол танд энэ 7 хоногт илгээх одоо сахиус нэнгэрийн мессеж. За тэгчээд таны сонголтны картнасаас тийм мессеж авъя гэж бодож байна. Энэ өрчхөн хүрд ахгүй өрчхөн хүрдний юу шүү дээ тийм өрчхөн хүрдний үндсэн юу нь болохоор зэрэг ер нь ал умаа дотор ал нөхөхөд одоо бий болдог бүтдэг тийм үүсдэг. Тэгэхээр зэрэг тийм энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол ирч хүчээ мэдээж сэргээх тийм ер нь ал тийм бүтээлч үйлс хийх нь айгуу чухал шүү гэсэн мэн энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж гэвэл тийм бүтээлч байгаараа тийм хүүхэд тийм за амарханаар хэлэх юм бол одоо өрчхөн үрдтэй 20 дугаар чакра өрчхөн хүрдэ бол нэлээд тийм сэргээгээрээ тийм ер нь бол ирч хүчээ сэргээх тийм бүтээлч зүйлс хийх тийм өрчхөн хүрдээс одоо сэргээх гэдэг ч юм уу тийм эмэгтэй хүний тийм хүч чадал өрчхөн хүрд өөрөө гэхлээр тийм бүтээх энерги одоо бүтээх тийм энерги мэдрэмжийн урсгалыг нээгээд ингээ тэнцвэржүүлэх нь 7 хоногт аюул чухал шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд бүх картуудаа ингээд тайлбарлалт дуслаа. Ингээд тийм үнэхээр таалагдсан бол лайк терапи мартаараа ингээд өндөрлөө. Тэгээд одоо намайг дэмжмээр байгаа хүмүүс болон тийм дараагийн 7 хоногоо сайнаар тийм зөвхөн хүсэж байгаа хүмүүс байх юм бол эмоц дараараа тэр эмоц нь одоо танд энэ 7 хоногт ирч хүчтэй байхыг бэлэгдээд гал хаяа тэ гал гэсэн одоо галын ямар нэгэн одоо галыг дурсуулсан эмоц юм бол дараараа за хэрвээ одоо тийм эмоц олдохгүй бол
гал гэд бичсэн жолно. Тэгэх юм бол одоо нэгдүгээр картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байгаа мó өөрийнхөө одоо дараагийн 7 хоногийг санаар зөөнж гэнэ гэж бодъё. За ингээд одоо энэ хүртэл бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 2 дахь картыг сонгосон нэмрийг хэлье. 5 сарын 26-наас 6 сарын 1-ний хооронд ямар худал хоног болох вэ? 7 хоногийн нэмрийг хийж байгаа. За ингээд 2 дугаар картыг сонгосон үнийхээ бүх картуудыг зэрэг нэгдсэн. За ямар хөө картууд гарсан байна. За ингээд за энэ 7 хоногт за энэ картаар болохоор зэрэг энэ 7 хоногт одоо танд ямар асуудал айгу чухал болох вэ? 5 сарын 26-наас 6 сарын 1-ний хооронд тийм энэ Kizuki wa chisana сатур энэ нөгөө жижигхэн одоо анзаарга юу чухал шүү гэсэн юм картын. Тэгэхээр зэрэг ер нь энэ 7 хоногт болохоор зэрэг анзаарл ямар нэгэн жижигхэн зүйл чамаг ямар нэгэнтэй анзаарлага гэх юм уу гэж монголоор юу гэж хэлмээр юм бэ? Жижигхэн юм ингээд нөгөө өөгийн юу илээ гэдэг ч юм уу тийм анзаарга айгу чухал шүү дээ. Тэр 7 хоногийн одоо гол сэдв нь бол ямар нэгэн зүйлийг жижигхэн чамаагүй анзаарах нь айгу чухал сэдв болно шүү. Ер нь бол та амьдралынхаа одоо жижигхэн тийм зүйлээс чамаагүй одоо чухал сургамж дохио ухаарлын 7 хоногт авч магадгүй. Тэгэхээр зэрэг жижигхэн чамаагүй юм дээр айгу энэ ч яагаад юм болчихоо яагаад юм болдгоо лээ. Энэ юм болсон одоо надаа юу ямар одоо анзаарах одоо чанаас өгөөд байна гэдэг ч юм уу ямар ч байсан жижиг шажиг зүйлийг айгу анзаарахын 7 хоногийн чухал асуудал алж магадгүй гэсэн мэт хэр юмыг одоо анзаарч явах нь тэрнээс айгу айгу хэцүүлэг одоо шалтгаална гэсэн байна. За ингээд энэ хоёр картаар болохоор зэрэг энэ 7 хоногийн уур амьсгал дээр юм карт гарсан. Тэгэхээр зэрэг кросс гэж байгаа зү. Тэг ямар нэгэн чухал зүйл болох 7 хоног юм шиг. Уур амьсгал гэх юм бол ер нь бол яг уу зарим нэг зүйлийн төгсгөл зарим нэг ямар нэгэн зүйлийг тааж амьдралдаа дуусгах хаах төгсгөх тэгснээр энэ 7 хоногт одоо шинэ боломж, шинэ ямар нэгэн хаалгууд нэгдэх тийм үе ээж магадгүй тэгэхээр энийг ингээд одоо багийнхнаар эхлэх юм бол нэгийг хааж нөгөөг нээх тийм үе шатыг дамжсан одоо уур амьсгалтай 7 хоног гэж магадгүй байна. Нэг юм болонгууд нэг юм эхэлнэ гэдэг ч юм уу нэгийг хааж нөгөөг нээх Иймэрхүү уур амьсгалтай 7 хоног болж магадгүй гэж бодож байна. За тэгээд энэ карт харах юм бол тийм ч сайдлахантай ингээд хар сүйдэртэй тал нийшээ яваад ингээд гэрэлтэй тал ирж байгаа байхгүй. Ямар нэг юм солигдно гэсэн байна тийм. Энэ 7 хоногийн уур амьсгал гэхэлэр зэрэг сүйдэр ингээд дуусаад тийм гэрэл арьтаж байна. Тэгээ бол өвөл бол сарнан ямар ч нэг иймэрхүү уур амьсгалтай нэг нөгөөгөр солигдох тийм бараа өвөл сарнах арилах. За ямар ч гэсэн нэг юм одоо нөгөөгөр онцгүй зүйл сайнаар солигдох гэдэг ч юм уу тийм. За иймэрхүү уур амьсгал байна. За ингээд одоо бүх 7 хоногийн нэгтгэс бүтэн өдрийн ямархуу өдөр хангууд байна гэхэлэр зэрэг. Тэгээ нэгт өдөр болохоор зэрэг тийм одоо нэгт өдөр ямар нэгэн гинтийн хувирал өөрчлөлт гинж юм ирэх ч юм уу те ямархуу уур амьсгалтай өдөр энэ одоо таны одоо энэ ингээд энэ охин чон гайхсмаас тэгэхээр зэрэг таны одоо юмыг ингээд ирсэн юмыг хүлээхгүй шууд шийдвэрлэх шаардлагатай тийм нөхцөл байдалд үүсч магадгүй юм байна. Одоо тийм гинт л одоо төлөвлөөгүй байсан зүйл гарч ирэх. Гэхдээ тэр нь бол нэг муу зүйл бол биш. Тийм гэж бодож байна. Тийм ямар нэгэн тэр өдөр болохоор гинт юм гарч ирсэн юмн дээр
хүлээж чадахгүй шууд ингээд те шийдвэрлэх шаардлагатай тийм нөхцөл байдал үүсгэж байгаа юм шиг те. За нэг юмрхүү уур амьсгалтай өдөр байна. За тэгээд за 2 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь бол нэг юмнаас жоохон байлах өдөр ээж магадгүй хин нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлээс хөрөх, унтрах, сонирхол буурах тий. Нэг юм аягүй чухал байсан бол 2 дахь өдөр танилцаа ашиг гэдэг ч юм те. Тийм сонирхол буурах, хөрөх, унтрах тий. Таны өмнө аягүй чухал гэж одоо тий баримталж ирсэн одоо зүйлээ тий. Лээсээ сонирхол буурах юм шиг юм өдөр байна. За тэгээ 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр гоё өдөр байна. 3 дахь өдөр бол гэр бүл одоо гэр бүлээрээ айгуу тийм тансаг тийм мөнгө төрөнд дутуулгүй айгуу тансаг юм карт байна. Тийм өдөрч болж магадгүй эсвэл одоо 3 дахь өдөр аж амьдрал хангалуун тий. Эсвэл та энэ өдөр бах мөнгө гарсан болохоор зэрэг мөнгө санхүүг нэлийн чадамгаар зохицуулж магадгүй. За 3 дахь өдөр. За 4 дахь өдөр. 4 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь бол айгуу өөртөө хангалуу яасан ч автээ гэлээс таа. Гоё л штэ гэдэг ч юм уу. Ямар нэгэн 4 дахь өдөр болохоор зэрэг өөртөө сэтгэл хангалуун болох тий. Тийм үү. Гоё уур амьсгалтай өдөр байна. За 5 дахь өдөр бас гоё. Ер нь аяг хөвгчлөлтөө. 5 дахь өдөр хөвгчлөлтөө өдөр, хөвгчлөлтөө уур амьсгалтай өдөр одоо та нэг хүчлэхгүйгээр ингээл ажил төрөлж юм эсвэл хоорондоо харилцаж нэг гоё хөвгчлөлтэй ах юм шиг тий. Тийм. За тэгээд хасаа өдөр. Хасаа өдөр болохоор зэрэг тий та ингээд урагшлахгүй жоохон нэг байдалтай байгаад ах нэг байдалтай шигдээд байгаад гэж магадгүй юм байна. За тэгээд тэгчээд бүтэн садар болохоор зэрэг завчлаар хаалгаа үзсэн. Бүтэн садар болохоор зэрэг тийм ер нь л бүтэн садар сэтгэл зүйн бэлтгэлтэй болж магадгүй. Тийм ямар нэгэн зүйл зориг гаргах. Ер нь ингээд сэтгэлээ одоо бүрэн шулуудах гэдэг юм те. Сэтгэл шулуудах, зориг гаргах тийм нэг уур амьсгалтай өдөр байна. За ингээ бүх нэгтгэс бүтэн садрагт бүдрийн тайлбарлаад энэ 7 хоногт танд хэрэгтэй зүйл хэрэггүй зүйл хоёрыг авсан маа юм тардаа. Энэ 7 хоногт танд хэрэгтэй зүйл гэх юм бол тийм ер нь бол тийм нэг өөр зүйлийг одоо ялгаатай үзэл бодол, ялгаатай танаас өөр амьдралын хэв маягийг тийм одоо бусдын ч юм уу те бусдын ялгаатай үзэл бодол бусдын шал өөр амьдрах те хэв маягийг хүндлэх тийм ер нь аль тийм өршөөж уучлж чаддаг өргөн ууж сэтгэл зүрхийн 7 хоногт айгүй хэрэгтэй гэсэн байна. Танаас өөр үзэл бодол ч юм танаас өөр хүнийг аж амьдралыг ч гэсэн ийм байж болно шүү дээ гэдэг айгүй тийм өргөн ууж сэтгэл зүрх тийм энэ 7 хоногт танд хэрэгтэй шүү гэсэн байна. За тэгээд танд энэ 7 хоногт хэрэггүй зүйл. Энэ 7 хоногт бол хийвэл хэрэггүй зүйл юм бол ер нь бол хүүтэн хүндийн уур амьсгал ч юм уу эсвэл таагүй хүн хоорондын харилцаа эсвэл амьдралын одоо чанар муутай орчин гэдэг ч юм. Иймэрхүү зүйлүүд танд энэ 7 хоногт хэрэггүй гэсэн байна. Аль болох те амьдралын чанартай орчин бүрдүүлээрээ хүүтэн хүндийн уур амьсгалгүй байхыг хичээгээрээ хүн таагүй хүн хоорондын харилцаагаа зохицуулаарай. Тийм. Хичээлээ за иймэрхүү танд хэрэггүй зүйл юм бол хүүтэн хүндийн уур амьсгал таагүй хүн хоорондын харилцаа амьдралын чанар муутай орчин энэ 7 хоногт хэрэггүй гэсэн байна. За тэгчээд за ингээд одоо энэ 7 хоногт танд сахиусны тэнгэрийн мессеж энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиусны тэнгэрийн мессеж юм бол билээ тоглол гэсэн. За англиар мэдсэн уншдаг хүмүүс ингээ уншаад өөрснөө ойлгочоороо. За сахиусны тэнгэрийн мессеж гэх юм бол ер нь бол тэг амьдралын гоо үзэгслэн одоо тийм нандин мэдрэмжүүд бол ихэнхдээ бол тийм хурдан хэмнэлттэй стрессээр одоо тийм дүүрэн амьдралд ерөөсөө үл ажиглагддаг гинэ. Ажиглагддаг гэсэн. Тийм харин тий анхааралтай
одоо юу гэдэг айгуу тийм хөгжилтөө зугаата тийм юу гэдэг хөөгчийг тийм тоглох тийм хөнгөн одоо хөөгчийг тийм тоглох сэтгэлтэй тийм үед айгуу нээлттэй юу болдгоо юм айгуу аз жаргал одоо амьдралын жижиг шажиг аз жаргал бол тэр үед айгуу ингэж анзаарч ил болдог шүү. Тэгэхээр зэрэг амьдралын ич хэдийгтэй дотоод баяр хөөртөө тийм хүүхдийнхнүүдээр олж харуул аяг чухал юм байна. За би нөгөө жоохон хэцүү утгатай би өөрөө ойлгож амжлаасан тайлбарлаж хэлж чадахгүй надаа. Амьдралыг одоо хүүхдийн нүдээр харах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хүүхдийн нүд гэж юу вэ гэхээр зэрэг хүүхдийн нүдээр яаж хардсан бэ гэх юм бол юу гэдэг юм бэ л да. Юм болгоныг айгу одоо сонирхох тий гайхах одоо юм болгоныг одоо тийм мэдхийг орлох юм яагаад ингэсэн бол тэр яагаад гэсэн бол гэдэг ч юм уу юмд айгу сонирхолтой хандах. Тэгээ ер нь тийм жижиг зүйл ч хамаагүй айгу баярлж хөөрөх тий. Тэр зүйлийг бол юмыг хүүхдэнүүдээр олж харах гэдэг юм байна л да. Тэгээ энэ 7 хоног танд юмыг те юм хүүхдэнүүдээр хараараа, юмыг сонирхороо, юмыг анзаараараа тэг жижиг зүйл ч гэсэн тийм баярлаарай гэж ах шиг байна. Мөн одоо энийг базаад хэлэх юм бол одоо амьдралын жинхэнэ одоо тийм гайхамшиг нь бол те жижиг зүйл дотор нуугддаг шүү. Гэхдээ түүнийг олж харахын тулд сэтгэлээ одоо хүүхчиг нээлттэй нээсэн тийм баяр хөөртөө сониуч тийм нүдтэй ах хэрэгтэй шүү гэсэн байна. За ямарч энэ одоо богинохон мессежийг айгу тайлбарлах гэж байх уу? Урт юм нурсчих шиг боллоо тийм. Ер нь бол амьдралын гоо үзэсгэлэн нандин мэдрэмжүүд нь бол ихэнхдээ бол тий хурдан хэмнэлтэй стрессээр дүүрэн амьдралд бол ерөөсөө тий та ажиглаж чаддгүй шүү. Харин тий амьдралын ичдэг одоо дотоод баяр хөөртө хүүхдийн нүдээр тий олж хардаг шүү л гэж тий хэлж ах шиг байна. За жоохон нурссан бол уучлаарай. Энэ ингээд таны 7 хоногт хэрэгтэй одоо дээд захиус нэнгэрийн мессеж байна. За тэгчээд таны сонголтын картнаас бас энэ 7 хоногт хэрэгтэй танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Тийм. Сонголтын картны энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол тийм мэдрэмж гэдэг байхгүй. Сэтгэл мэдрэмж өөрийнхөө сэтгэл ханамж сэтгэл мэдрэмжээ айгу тийм дэмжээрэй гэнэ тий. Энэ ингээд тийм мэдрэмжүүд авч байгаа байхгүй. Тий зөрөгчин бол мэдрэгтэй дооглох мэдрэмж. Ингээл энэ 7 хоногт тийм мэдрэмжээ айгу хөхтэй өөрийнхөө сэтгэл ханамж мэдрэмжийг дэмжээрэй. За энэ жишээ нь яаж дэмжих вэ гэхээр зөвөр миний бодлоор бол одоо юу амар гой амттай зүйл амтлал тэрийг ингээ гой амтрахж тий амталж идэх эсвэл гой хөгжим сонсох тий эсвэл ингээл уурлаг ч юм уу скол бүжиг гоо сайхныг мэдрэх тий энэ зүйлийн 7 хоногт айгу хэрэгтэй шүү. Тэр зүйлийг аль болох мэдрээрээ өөрийн тий сэтгэл мэдрэмж сэтгэл ханамжийг тий дэмжээрэй гэсэн байна. За ингээд одоо 20 дахь картыг сонгосон хүний нэмрийн ингээд өндөрлөө үнэхээр таалагдсан бол лайк тархаа тийм битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн бөгөөд та өөрийнхөө дараагийн 7 хоногийг дэмжээд тиймээс дарах хүсэлтэй хүмүүс яхам бол за ямар эмож дарах вэ? Юу яч дөө энэ нөгөө мэдрэмж анзаарлах гэдэг болохоор зөв дотоод мэдрэмж таны энэ дараагийн 7 хоногт ямар нэгэн зүйлийг анзаарах анзаарлт чинь нэлээ сайн байгаасаа гэж хүсээд ногоон зүрх чинь ер нь бол мэдрэмж дотоод сэтгэлээ илүү сонсоосоо юмаа мэдрээсээ анзаараасаа гэж хүсээд ногоон зүрх дараараа ногоон зүрх дарах юм бол одоо 2 дахь картыг сонгосон бүгд намайг дэмжиж байгаа байна. Мөн та өөрийнхөө одоо дараагийн 7 хоногийн илүү ихээр дэмжиж одоо юу сайнаар зөгнжаан байна гэж
бодё. Тэгээд тий ногоон зүрх дараагаа. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Bye bye. За ингээд 3 дугаар картыг сонгосон нэмэрийг эхлэе. 5 сарын 26-наас 6 сарын 1 хүртэл одоо дараагийн 7 хоног эсвэл энэ 7 хоног те ямар хөө 7 хоног болох вэ гэсэн юм хэрэг. За ингээд 3 дугаар картыг сонгосон үний картуудыг бүгдээрийн зэрэг нэг дэзээ. Тон. За ийм карт гарсан байна. За ингээд эхнээс нь ингээд талиа явж чадчихсан. За ямар ч гэсэн 0 хоосон тий хоосон чанар гэж аач юм шиг. Хоосон гэсэн юм карт гарсан байна. Анатава нани демо нарэр энэ нөгөө энэ 7 хоногт ямар асуудал аягүй чухал болох вэ гэсэн чинь 0 цав цагаан юм карт гарсан маа. Гоё. Та diamond талстай тий. Тийм тэгэхээр зэрэг энэ 7 хоногт та ингээд тэгээс ингээд тэг гэж бац тий. Тэгээс эхлэх эсвэл ер нь бол ааж амьдрал дээрээ ч юм ямар нэгэн зүйлийг одоо цоо шинээр одоо эхлэх эсвэл хэрэгцүүлэн бодох тийм мөч бол энэ 7 хоногт ирж магадгүй юм байна. Тэгээд ер нь бол та ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн зүйлд ингээд хүлэгдэх ямар ч албагүй ингээд цагаан цаас гэдэг байхгүй тий. Тийм 0 тий. Ямар ч албагүй одоо тийм ер нь бол таныг ингэх ёстой, тэгс ийм өөр хариуцлага хүлээх ёстой, тиймстэй гэсэн ерөөсөө танд ерөөс байхгүй юм байна л да. Тийм. Одоо дараагийн 7 хоногт энэ 7 хоногт. Тэгээд ер нь бол таны хийж чадахгүй ч зүйл гэж байхгүй, заавал тийм гэстэй гэсэн чинь байхгүй. Тэгэхээр зэрэг та ингээд бүхнийг одоо тгээс эхлэх тий. Өөртөө одоо англиар хэлэх юм бол reset гэдэг тий. Тэр reset дахин өөргөө шинжлэх тий. Тийм зүйл аягүй чухал гэж магадгүй юм байна. Одоо цоо шин байдалд тэг байдалд одоо 0 тий тэг байдалд цоо шин байдалд одоо буцаж очих нь аягүй чухал болж магадгүй юм байна. За өөрөөр хэлэх юм бол та ямар нэгэн одоо хэмжээ, дүрм журам ч юм уу эсвэл ямар нэгэн шашханд өөр тий захирагдахгүйгээр тийм захирагдахгүй тийм хүн бол энэ 7 хоногт болно гэдэг ч юм уу. Эсвэл тийм анатаа наны димо нарэр гэдэг чинь та юу ч болж болно гинэ. Та өөртөө ямар ч төлөвлөгөө зохиож болно гэдэг. Энэ 7 хоног ямар нэгэн зүйлийг цоо шинээр эхлэх, тий өөрийгөө дахин шинжлэх. Тийм таны л одоо тийм дур хүсэл юм байна л да. Та юу ч хийж чадна, ямар ч танд заавал хийх ёстойгоос өөр хариуцлага өрсө байхгүй та өөрийнхөө тий хүснээр ингээд тгээс тэглэх. Тэр зүйл аягүй чухал болж магадгүй гэж ингэж гарч байгаа шиг. За ямар ч асуу чадсан яд өөрөөр тайлбарлаа. За тэгээд энэ 7 хоногийн уур амьсгал. За ямар хөө уур амьсгалтай 7 хоног болох магадлал өндөр вэ гэдэг харъя. Тийм ер нь бол нэг тийм судлах ямар нэгэн зүйлийг одоо ингээд бүр нарийн судлах, шинжлэх, хайх эсвэл ямар нэгэн нууц мэдээлэл ингээ хайгаад те ямар нэгэн хүмүүсийн мэдэхгүй ч юм ямар нэгэн тийм онцгой нууц мэдээлэл хайгаад олох ч юм уу ямар нэгэн зүйлийг айгүй тийм нухацтай шинжлэх хайх тиймэрхүү 7 хоног болж магадгүй юм шиг санагдчих. Тэгээ энэ карт ингээ харах юм бол энэ хүүхд бас айгүй нухацтай байц те ямар ч байсан энэ 7 хоногт тийм одоо эрчимтэй ингээ шүүр ирсэн магадгүй эрчимтэй одоо ажиллах эрчимтэй юмнуудаа цэвэрлэх, юмаа эмгэгдэх, зохион байгуулах ч юм уу те. Энэ дээр түрүүнтэй одоо дахин өөрийгөө шинжилж зохион байгуулах гэж гарсан те. Тэрнтэй адилхан энэ 7 хоногт мөн те ямар нэгэн зүйлийг те цэвэрлэх, эмгэглэх, зохион байгуулах тиймэрхүү уур амьсгал бол байна. Тийм бас юм ирж хайж те олох, судлах, нууц юмч юм мэдэж магадгүй юм шиг те. Нууц одоо мэдээлэл ч юм уу те. За ямар ч байсан ийм уур амьсгал байна. За тэгчээд за ингээд одоо 7 хоногийн нэгтгэхээс бүтэнсэ өдрийг хүртэл ямар уур амьсгалтай өдөр үү. За нэгд өдөр бас ном байгууз юм хүм судалж шинжлэх юм болов. Тэг нэгд өдрийн нууц зүйл хайгаад байгаа юм шиг те. Ямар ч байсан
тийм ч яж магадгүй эсвэл та ингээд айгуу тийм бусдад мэддэхгүйгээр явж байгаа юм шиг бусдын нөлөөнөөс нэлээд ангид байж магадгүй. Тийм нэг өдөр за бусдын одоо нөлөөнөөс ангид байх нам гүм мөртлөө айгуу тийм юм судалж шинжлэх айгуу хүчтэй байгаа байхгүй. Тэгээд ер нь өөрийн дотоод мэдрэмж тийм мэдлэг хайх ч юм уу тийм нам гүм байх. Яа ямар нэг юмнаас айгуу болгоомжтой мөртлөө нам гүм байгаа ч байгаа юм шиг тэгсэн мөртлөө мэдлэг хайгаад байгаа юм шиг иймэрхүү замарсан иймэрхүү уур амьсгал байна. За тэгээд за нэгд өдөр иймэрхүү уур амьсгал. За хоёр өдөр болохоор зэрэг тийм хоёр дахь өдөр ингээд заасан маадтай тийм хоёр дахь өдөр нэг ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа төвхтэй байж магадгүй. Нэг шийдвэр төвхөрөхөд төвхтэй байх эсвэл та өөрийнхөө бодол санаа одоо таны бодол санаа чинь тийм юу гэдэг юм тархаа бутархаа байж магадгүй юм байна. Тийм ямар нэг юмд те бодол санаа төвлөрөхгүй шийдвэр төрөхгүй гэдэг ч юм уу жоохон тиймэрхүү уур амьсгалтай юм. За энэ дээр анхаарал тавих гайг байх гэж бодож байна. За тэгээд урт өдөр болохоор зэрэг тийм энэ ямар сони юм бэ гэл ямар нэг юм өөрийгөө сорж үзэхээр ингээ явах ч юм уу те тиймэрхүү уур амьсгал байна. Тийм 3 дахь өдөр ямар нэгэн зүйлд өөрийгөө сориод үзэх ямар нэгэн зүйлийг үзээд алдах тийм. За 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр яа ингэж вэ гэдэг энэ ингээ буруу харсан гэдэг чинь 4 дахь өдөр одоо жижиг сажиг зүйл дээр жоохон сэрэмж ч юм уу анзаарга сул яснаас ямар нэгэн зүйл эсвэл одоо бэлтгэлгүй байж байгаад жижиг сажиг алдаа оноо гаргах ч юм уу тийм жоохон анзаарга сулаас болоод жоохон жижиг сажиг алдаа оноо байж магадгүй ч юм шиг. За энэ дээр тийм болгоомжтой байвал тийм сэргийлж чадах байх гэж бодож байна. За тэгээд одоо 5 дахь өдөр ямар нэгэн шийдэлд хүрч магадгүй. 5 дахь өдөр ямар нэгэн за шийдэл биш юм ах ямар нэгэн үйлдэл хийхээр шийдэх. Зариусаа ингээд үзье гэдэг ч юм уу те. Эсвэл ингээ шин та 5 дахь өдөр дээр шин зүйл санаачлах. Эсвэл танд ямар нэгэн шин зүйл бодогдох те. Тийм үү. За тиймэрхүү уур амьсгалтай өдөр байна. Тэгээд хагас өдөр болохоор зэрэг нэг тийм бусдаас давуу талаа ашиглаад ямиг контролдох гэж юм шиг те. Тийм тэгэхээр 5 дахь өдөр за ямар нэгэн үйлдэл за уучлаарай 5 дахь өдөр шинэ 5 дахь өдөр эхэлсэн. Хагас өдөр маш уучлаарай. Хагас өдөр болохоор зэрэг та өөрийн давуу одоо байр сууриас одоо үйл явцыг өөрийн хүснээрээ удирдахыг оролдох тий. Энийг ингэчээ тэрийг тэгчээ энийг тэгчээ гэл тий. Ямар нэгэн зүйл хийж явахдаа өөрийнхөө одоо давуу талтай байр сууриас юмыг тий өөрийнхөө хүснээр удирдах гэж оролдох. За тиймэрхүү уур амьсгал байна. За тэгээд бүтэнсэ өдөр болохоор зэрэг энэ танд юу гэж энийг хараад танд ямар бодол бодогдож чинь тий тэр өөрөө тайлж олно. Эсвэл миний харж байгаа болохоор зэрэг юу ч хиймээргүй санагдах. Тий. Та бүтэнсэ өдөр магадгүй одоо бүтэнсэ өдөр тий амралтын өдөр болохоор зэрэг тий юу ч хиймээргүй санагдах. Тэг ирэх чөлөөгүй мэд санагдах эсвэл тий нөгөө явах гэсэн чинь ч болохгүй энэ гэсэн чөлөөтэй хөдлөх гэсэн чинь ч болохгүй яа гэдэг ч юм уу тий нэг жоохон ирэх чөлөөгүй мэд санагдах. Эсвэл ингээд ямар ч ирчүүч алгаа гэдэг ч юм уу тий. За нэг тиймэрхүү уур амьсгал харагдаж байна. Бүтэнсэ өдөр энэ дээр сэрэмжлэл гайг байх гэж бодож байна. За тэгээд бүх одоо нэгтгэс бүтэнсэ өдөр хүртэл тайлчаад танд энэ 7 хоногт хэрэгтэй зүйл хэрэггүй зүйл. За энэ 7 хоногт танд хэрэгтэй зүйл гэх юм бол тий яг энтэй адилхан сэтгэл санаагаа дахин шинжлэх гинэ. Тий. Сэтгэл санаагаа дахин шинжлэх тий. Найлаас эхлэх энтэй адилхан байна. Эхнээс нь ямар нэг юм эхлэх тий.
зүрх сэтгэлээ сайхан цэвэрлээд тий одоо өнгөрсөн юмнасаа болоод тий дахин эхлэх. Энэ зүйл энэ 7 хоногт танд айгүй хэрэгтэй. Тэгээс эхлэх. Та юу ч болж болно таны дур гэсэн шүү дээ. Тийм дээр. За энэтэй адилхан картын. За тэгчээ танд энэ 7 хоногт хэрэггүй зүйл гэх юм бол тийм бүх юм одоо ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг тиймэрхүү зүйл хэрэггүй гэсэн мэн. Одоо жишээ нь юу гэж хэлмээр юм бэ? Одоо танд энэ 7 хоногт хэрэггүй зүйл гэх юм бол хүмүүсийн тогтоосон дүрм, журам эсвэл одоо бусдын одоо харах үнцэг тий тэр зүйл танд бол хэрэггүй гэсэн байна. Тий. Одоо ихэнх хүмүүсийн итгэдэг одоо нийгмийн нэг сонин хөвшмөл дүрм журам байдаг шүү дээ. Хүн юм байх ёстой, тийм байх ёстой гэдэг ч юм уу тий. Ингэх ёстой, тэгэх ёстой, ийм байх байдаг шүү дээ гэдэг ч юм уу. Одоо гэх мэтлээ иймэрхүү хэм хэмжээнүүд бол юу танд энэ 7 хоногт ерөөсөө хэрэггүй гинэ. Тий. Тэгээ ер нь бол бас хүмүүсийн одоо таныг юу гэж бодох нь намаа ийм хийчихвэл, ингээ хэлчихвэл тийм яачих юм бол хүмүүс юу гэж одоо тийм бодох болдоо гэсэн айдас санаа зовхоо тийм болох нь айгүй чухал юм байна. Тийм. Хүмүүс намайг юу гэж бодох болдоо гэсэн айдас бол танд энэ 7 хоногт хэрэггүй. Тийм. Тэгээд ер нь бол энэ айгүй чөлөөт гартахгүй. Тэгэхээр ер нь бол таны өөрийн чөлөөт сэтгэлгээ тий одоо дотоод өөрийнхөө дотоод үнэндээ төвлөрөх. Тий яг жинхэнэ өөрийн одоо өгөгдлөөрөө тий өөрөө амьдрах энэ ч айгүй чухал шүү. Тэгээд энэ 7 хоногт танд хэрэггүй зүйл юм бол тий хүмүүсийн одоо тогтоосон элдв одоо ингэжлэхгүй тэгж болохгүй гэсэн одоо дүрм журам ч юм уу тий нэг тиймэрхүү юм тэгээд одоо бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэсэн айдас иймэрхүү зүйлүүд танд энэ 7 хоногт хэрэггүй гэсэн байна. За ингээд танд энэ 7 хоногт одоо хэрэгтэй дээд сахиусан тэнгэрийн мессежийг move rolling stock. Тэгээ энийг ингээд хэрвээ яг орчуулах юм бол жоо хэцүү л дээ. За зүгс орчуулна. Хөдөлж байгаа чулуунд хаг замаг те үл ургана гэж аахгүй. Тэгэхээр танд энэ одоо энэ үгээрээ Иесус тэнгэрөө танд юу хэлүүлж байна одоо тий зөвлөгөө өгч байна гэх юм бол тий хэрвээ та үргэлж одоо хөдөлгөөнтөө үргэлж одоо өөрчлөгддөг тий шин зүйлд айгу ханддаг бол тэ одоо хуучин зүйлд тийм баригдахгүй байх юм бол танд бол хүжил төвшил бол байнга бол байна. Хумсрын төвшин ч юм уу те скол аж амьдрал ч юм уу те ер нь дандаа дэшээ явна шүү. Ер нь бол үргэлж хөдөлгөөнтөө өөрчлөгддөг байгаараа шин зүйлдтэй үргэлж одоо нээлттэй байгаараа тийм одоо тхиим бол танд үргэлж одоо хумсрын дэвшил амуу аж амьдралын дэвшил ч гэсэн байна шүү гэсэн байна. Тэгээ өөрчлөлтөөс одоо нэг өөр хэлэх юм бол өөрчлөлтөөс бүү ай хөдөлж бай шинэ орчин шинэ сорилттэй бол таныг бол ямар нэгэн аж амьдралын одоо өгчрлээс те зөксөн байдлаас бол тэг сэргийлээ шүү гэсэн байна. За сахиус нэгний мессеж юм байлаа. Тэгээ гоё юм те хөдөлж байгаа чулуунд хаг замаг үл дургана гэсэн байна. За тэгээд за ингээд хамгийн сүүлийн одоо таны сонголтын картнаас тийм мессеж авъя. Тийм ер нь бол энэ айгүй амархан одоо байгальд алхаараа л гэж байна. Тийм энэ 7 хоног танд хэрэгтэй мессеж гэх юм бол тийм алхаараа. Тийм байгальд алхах нь бол одоо таны сэтгэл зүйн цэвэрлэгээ болно шүү одоо. Тийм жишээ нь одоо байгальд алхах гэдэг чинь одоо юу гэдэг модны сүйдэрт суух. Тийм ер нь бол байгальд алхангаа тийм модны сүйдэрт суух шуудын одоо жиргээ тийм шуудын жиргээ сонсох одоо салхины үнэр тийм бүгд бол одоо таны энергийг ариусгаж тийм тайлбарлуулдаг шүү.
Тийм тэгэхээр болохоор зэрэг энэ 7 хоног танд хэрэгтэй мессеж бол алхах бол тийм энгийн мэд хэрнээ айгу тийм амьдралыг сэргээх тийм гүн дотоод аялал болдог шүү гэсэн байна. За танд алхах цаг хэрэгтэй гэж юм байна. Маш одоо тавчнаар тэлэх юм бол те энэ 7 хоногт та байгальд алхаараа за ганцхан байгальд ч яг ер нь жоохон тийм цэцэрлэгт хүрээлэн ч юм уу те агаар сайтай газар энэ 7 хоногт сайн алхаараа гэсэн байна. За ингээд одоо бүх картуудаа ингээд тайлбарлаад ингээд өндөрлийн үнэхээр таарад таалагдсан бол лайк тарахаа битэн мартаараа тэгээд урдаг картыг сонгосон үнд одоо тгээс ихэл цагаан гэсэн болохоор зэрэг юу цагаан зүрхт орчих уу тийм эможи ал тийм урдаг картыг сонгосон хүмүүс юм цагаан одоо бүх юм шинээр зохион байгуулах шинээр эхлэх та юунд ч одоо баригдахгүй одоо та юу өксөл одоо юу ч олж болно гэсэн ийм карт болохоор зэрэг тийм цагаан зүрх дараараа тэгм бол одоо 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг одоо дэмжиж байгаа мөн та өөрийнхөө тийм 7 хоногийг санаар тийм зөвөн чинь гэсэн үг шүү. Тэр ресет хийгээрээ одоо дахин аж амьдралаа шинжилэр гэсэн байна. За цагаан зүрх дараараа. Гэхдээ заавал дарыг шахаж харж байгаа юм шүү. Тарахгүйсэн ч болно. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд хамгийн сүүлчийн 4-р картыг сонгосон нэмэрийг эхлэе. Данс гэсэнтэй энэ картыг сонгосооны 4-р карт сонгосооны бүх картуудыг зэрэг нэгдэцээ. Том. За ийм хөргөн карт гарсан байна. За ингээд эхнээс нь тайлаа авъя. За 4-р картыг сонгосон хүн одоо 5 сарын 26-наас 6 сарын 1 хүртэл энэ 7 хоног маань одоо танд ямар асуудал аяг чухал болох вэ гэх юм бол тийм нэг нөхцөлгүй хайр гэдэг байхгүй тий. Мушонай гэдэг нөхцөлгүй ай. Коно ёва айдэ диктэр. Одоо энэ ертөнцийн хайр дээр одоо ямар нэгэн зүйлдээ сэтгэл гаргахтай сэтгэл дээр хайр дээр ингээд тогтож идэг шүү гэсэн ийм утгатай карт байхгүй. Тэгэхээр энэ 7 хоног танд юу их чухал болох вэ гэх юм бол ер нь ингээд бусдыг ч юм өөрийгөө ч юм уу те одоо уучлах, ойлгох, их зөөлхөн байх те. Тийм бүх юмд одоо сэтгэлээсээ хандах, тийм зөөлхөн байх нь айгүй тийм чухал болох 7 хоног шүү гэж аамшиг гарч ийн. Тэгээ ер нь бол те одоо уур бардагнал ч юм уу тиймэрхүү зүйл биш те ууж сэтгэл тийм одоо зүр сэтгэлээсээ юмыг ойлгох те юмд хандах тийм тэр зүйл ал те ер нь хүний замыг те айгу тийм ээж өгдөг шүү тийм тэгсэн мэн тийм зүгээр л одоо мөшөө гэдэг чинь нөгөө ямар ч одоо нөхцөлгүй монголоор л одоо хариу нэхээгүй хайр гэсэн үг байхгүй юу тийм ямар ч юмд те тийм зүгээр л үг. Ер нь бол бүх юмд ер нь сэтгэлээсээ байхад л ер нь хангалттай шүү гэсэн ийм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоног танд одоо бусдыг ч юм өөрийгөө те ойлгох, уучлах ямар ч юмд сэтгэлээсээ те хандах нь айгуу тийм чухал. Тэрнээс айгуу хэм шалтгааллах 7 хоног шүү гэж амшиг гарч байна. За тэгээд энэ картыг ингэж тавьчаад энэ 7 хоногийн уур амьсгалын дээр энэ 2 карт гарсан. Тэгээ уур амьсгал жоохон үнэг могоор гарчиж байгаа хгүй. Тэгэхээр энэ 7 хоногийн уур амьсгал болохоор зэрэг ер нь жоохон тийм сэргэлэн те овжин сэргэлэн байдал нэлийн ноёрхож магадгүй юм шиг энэ 7 хоногийн уур амьсгал одоо залтай гих цаашаа нэг тийм сэргэлэн овжин байдал те иймэрхүү нэг жоохон уур амьсгал бол байна. Тэгээд энэ мог харах юм бол ямар нэгэн токсик зүйл байх шүү энэ 7 хоногт. Тий. Токсик монголоор болохоор зэрэг төвөрөнд харилцаан дээр юм болоо магадгүй тэ хардал, сэрдэлж, хатаархал ч юм уу тий. Тиймэрхүү жоохон зүйлүүд байж магадгүй. Ингэж гарч байгаа шүү ингээд өөрөөр тайлбарлах жоохон
жоохон боломжгүй болчиход байна. За ямар ч гэсэн ийм карт харсан гэд дараагийн картыг хараад тэгээд зөвлөгөө бас юу гарах нь үү тий. Тэгжээд нэлээд ойлгомжтой болох бах. За юу ч гэсэн нэгд өдрөөс бүтэнсэ өдрийн хооронд уур амьсгалыг харъя. За нэгд өдөр жоохон одоо холбоо сөлбөө байх гэсэн чинь болохгүй ах ч юм уу те. Одоо юу гэдэг нэг зүйлийг хүлээгээл тэрнээс нь хариу ирэхгүй ч юм уу эсвэл одоо ямар нэгэн хариу үйлдэл байхгүй ч юм уу холбоо барьж чадахгүй ч юм уу холбоо ирэхгүй ч юм уу нэг тиймэрхүү утгатай карт гарчлаа. За ямар ч бас нэгтэй жижиг карт болохоор яг жижиг шажиг нэг тиймэрхүү те холбоо барьж чадахгүй ах ч юм те ямар нэгэн юмнаас хариу харсан чи тэр хариу нь арай ирэх болоо ч юм уу те. За тэгээд хоёр дахь өдөр болохоор зэрэг тийм хоёр дахь өдөр болохоор ер нь ямар нэгэн онцгүй байдал бол юу ямар нэгэн онцгүй байдлыг та за ийм юм байна гэж хүлээж аваад шин боломж олж харна гэсэн байна. За энэ болохгүй бол ингэж л да гэдэг ч юм уу те. Шин боломж олж харах одоо тийшээгээ бэлдээд хөдлөөд эхлэх те. Тийм. За энэ ингээ болохгүй бол энэ цаана үлдсэн энэ дээр юмнууд тий. Энэ болохгүй бол за одоо өөр тий цаана одоо дээр энэ югаараа хөдлөе явъя эхлэе гэдэг ч юм уу тий. За ямар ч нэг иймэрхүү хоор амьсгалтай өдөр хоёр дахь өдөр. За гурав дахь өдөр жоохон таны тэнцэр алдагдах юм шиг өдөр энэ дээр боломжтой ялгааг авах гэж бодож байна. Гурав дахь өдөр ямар нэгэн зүйлийн тэнцвэр алдагдах ч юм уу эсвэл ямар нэгэн найдлага тасрах ийм биш юм уу гэдэг ч юм тий. Тий. Тэгэд нэг жоохон таны бодсноос жоохон өөр юм бийж магадгүй. Тий. Та ингээл дотроо тий залбирал тий найдал ийдсэн чинь тэр нь жоохон найдлага тий тасрах энэ хэс юм уу гэдэг ч юм. Нэг жоохон ийм уур амьсгал байна. За энэ дээр одоо сэрэмжтэй байх юм бол тий гайг байх гэж чадж байна. 1 2 3. За дөрөв дэх өдөр болохоор зэрэг дөрөв өдөр жоохон ууртай хаан гарчлаа. Та уурлах юм болов эсвэл ийм эрэгтэй хүн, ууртай эрэгтэй хүн тань одоо дөрөв өдөр нилээ одоо нөлөөтэй ч юм шиг те. Жоохон ууртай уур амьсгал байна. Дөрөв өдөр уур амьсгал. Тэгээд одоо та магадгүй хэрэггүй зүйл ер нь өөрт ингээ хэрэггүй болсон зүйлүүдийг ингээд зайлуулах хүсэл одоо төрөх толгойд те. Тийм бодогдох тиймэрхүү зүйл болж магадгүй юм санагдаж байна. За энэ хэрэггүймжтэй энийг шууд ингээл одоо пангал байлаа гэдэг ч юм уу тийм өөрт хэрэггүй зүйлийг зайлуулах хүсэлтэй бодогдох төрөх тийм жоохон ууртай хаан болчлаа гэдэг шаарцгаар тий. За тэгээд за 5 дахь өдөр болохоор зэрэг тийм 5 дахь өдөр жоохон үүрэг хариуцлага жоохон орхихгүй дэж магадгүй мэн үү хариуцлага жоохон умартах гэдэг ч юм те эсвэл одоо 4 өдрийн уур биш 5 өдрийн уур амьсгал болохоор зэрэг биендээ хариуцлага өөрүүлэх гээд байх тиймэрхүү зүйл болж магадгүй ч юм шиг би энийг ганцаараа тааж чадахгүй чи тэгчгэлтэй гэдэг ч юм уу те ингээл за тэгээд хагас өдөр болохоор зэрэг жоохон үйл итгэлцлэл байна. Үйл итгэлцлэл. Жоохон итгэлцлэл сулрах, үйл итгэх байдал баг зэрэг үүсч гэдэж магадгүй. За энэ дээр боломжтой ялгааг авах гэж бодож байна. За бүтэн садар гоё өдөр байна. Бүтэн садар үнэхээр аз жаргалтай, амар амгалан, тайван гоё өдөр. Тэг харилцаач гэсэн нэлээд зөөл одоо хүн хооронд харилцаач гэсэн айгу зөөлхөн байх те. Тэнгэр бүлийн аз жаргалч юм шиг те. Ямар ч байсан амар амгалан тайван гоё өдөр, харилцаа их гоё, ааж ууж зөөлрөх гоё өдөр байна. За ингээ бүх одоо нэгтгэс бүтэн өдөр хүртэл ингээ тайлбарлачаад яг нэг үйл итгэлцэл хариуцлага жоох юу яах, дууртайх иймэрхүү карт гараад тахаар нөгөө 7 уур амьсгал жоохон токсик те. Одоо юу гэдэг юм жоохон тийм юу гэдэг хардал сэтэл жоо хатаархалч юм те байж магадгүй ингэж гарч байгаа болов гэж бодож байна. Тэгээ түрүү хэлсэнтэй та нөгөө одоо бүх юмыг одоо сэтгэлээсээ бүх юмд
сэтгэлээс хандах юм бол энэ зүйл бол арай зөөлрнө гэсэн үг. За та одоо ингэ сонсож байгаа болохоор те энэ зөвлөгөөгөө дагах юм бол тийм иймэрхүү онцгүй байдлууд бол байхгүй болно гэсэн үг. За тэгээд энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй хэрэггүй зүйлийг авснаа. Энэ 7 хоногт танд хэрэгтэй зүйл, хийвэл хэрэгтэй зүйл юу гэх юм бол ер нь бол ингээд хот газар, онцгой газар байгаад байхгүй одоо энерги сайтай газар очиж энергийн нөхөлт хийгэр гэсэн байна. Таны одоо эрчим эрч энерги нөхөөрөө гоё одоо power spot гэдэг лөө энергийн төм өвөд дээр очдог ч юм уу скол ямар нэгэн сүм хий дээр очдог ч юм ямар нэгэн энергийн нөхөлтөө хийгэрээ энерги сайтай газар тий очил зүгээр шүү одоо танд хэрэгтэй зүйл юм бол энерги сайтай газар энергийн нөхөлт хийгэр гэсэн байна. За тэгээд танд хэрэггүй зүйл гэх юм бол ер нь танд хийвэл хэрэггүй зүйл гэх юм бол за энэ хийвэл хэрэггүй зүйл гэх юм бол тийм байгальд гарахгүй байх тэ ямар нэгэн тийм гоё энергитэй газар очихгүй байх хэрэггүй зүйл тэ амуу одоо хит оройтож унтаад тэгээ эрт босохгүй байх гэдэг ч юм уу тэ тэгээ ер нь бол байгалийн хэмнэлээс одоо эсрэг амьдрах эсвэл одоо хит боловсруулсан химийн орц ихтэй зүйл хэрэглэх энэ зүйл бол танд энэ 7 хоногт хэрэггүй юм байна. Тэг ер нь бол байгальд энерги сайтай газар тий байгальд гарч энерги одоо нөхөлтөө хийгэрээ тий арай хит арай одоо 3 одоо 2 3 гэж унтдаг ч юм уу тий эрт босохгүй байх гэж энэ бол хэрэггүй эрт унтаж эрт босох тэг яг л нар мандахаар сэрэл одоо нар заргахаар яг унтсан байх хэрэгтэй гэдэг ч юм. Тэгээ иймэрхүү одоо байгалийн хэмнэлтэй амьдрал аягүй зүгээр юм байна. За ямар ч хэсэн ийм карт гарч байна. Тэгээд одоо танд одоо хэрэгтэй зүйлийг авсан энэ 7 хоногийн. Тэгээд танд энэ 7 хоногийн одоо сахиус нэгний мессеж хуваалцах гинэ. Тэг өөрийнхөө зүрх одоо сэтгэлээ бусдтай хуваалцар гэж асуу байна. Тэгээд энэ карт болохоор тэр сахиус нингийн танд илгээх энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэх юм бол хайраа хуваалцах гэж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ ер нь бол тийм байна. Зөгийн яг нөгөө балаа хураад айгу завгүй байсан ч гэсэн одоо бүх цэцгэн дээр ингээд яг хүрэлцэж ингэж очт юм байна л да. Тэгэхээр яг энтэй адилхан одоо та ажил амжилтын төлөө зүтгэж яваач гэсэн одоо хүмүүстэй уулзч учирж байгаа бүх хүмүүстэйгээ агшин бүртэнтэй айгу тийм чанартай сайнаар одоо харилцгаа тийм мартахгүй байх нь айгу чухал шүү гэж хэлж байгаа юм санагдаж байна. Тэгээ ер нь бол тийм нөгөө амьдралд бол хурдтай байх нь чухал аа. Гэхдээ хурдтай байлаа гэдэг одоо юмд ингээ сэтгэлгүй амьдрахгүй юу амьдрах за юу ч хэлмээр байна. Хурдтай биш сэтгэлтэй амьдрах нь илүү чухал шүү, чанартай идэх шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тийм. Тэгээд одоо сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол тийм базаад хэлэх юм бол те одоо сэтгэлээ хайраа хүмүүстэй хуваалцаараа шишээ тий. Тэгээд та одоо тий ажил амжилтын төлөө тийм зүтгэж яваач гэсэн одоо хүмүүстэй агшин бүр тий чанартай сайнаар тий харилцаа мартахгүй байх нь айгүй чухал шүү. Хурд биш одоо юмд сэтгэлтэй амьдрах нь айгүй чухал гэсэн ийм сахиус нэнгэрийн мессеж байна. За тэгчээд за нэг хэлсэн. Тэгээд одоо хамгийн сүүлийн одоо танд хэрэгтэй сонголтын картнаас ч юм аа. Картнаас одоо энэ 7 хоног танд хэрэгтэй мессеж авъя гэж байна. Данс гинэ ер нь л маш ойлгомжтой бүжиглэх гэсэн байна. Та яагаад бүжиглэх хэрэгтэй вэ гэхлээр зэрэг бие махбодын одоо таны одоо энэ картуудаас ингээд
Байгальд гармаар энерги сайтай газар очиж тэгээд энэ минь ингээ гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг тийм миний бодлоор бол таны бие махбодын энерги жоохон гацсан байж магадгүй. Одоо доод хүрдүүд гэдэг ч юм уу те. Тийм бие махбодын энерги гацсан байж тийм болцсохгүй. Тэгэхээр зэрэг та магадгүй одоо сэтгэлээр унсан ч юм уу, ядарсан ч юм уу, эсвэл ингээ тийм зүгээр л нэг юм залхсан мэдрэмж танд тийм байгаад гэж магадгүй. Тийм болохоор зэрэг энэ 7 хоног танд юу хэрэгтэй вэ гэхлээр зэрэг бүжгэлэх гинэ. Тийм бүжгэлэх юм бол одоо таны энерги эрчимчин те, энергийн эрчмийн урсгал нь те ингэж яг сэргээд ингээд айгу зөв явагддаг гинэ. Тийм. Ямар нэгэн одоо таны биений хааны газар энергийн одоо юу гацсан. Тэг гацал жоохон байж магадгүй юм байна. Тэгэд тэрийг юу яараа гэсэн байна. Тэг бүжиглэхээр яг одоо хөлс мөсөр мөө янз бүр юмнууд ингэж гараад тий. Тэгээд таны одоо энергийн урсгалч одоо зөв голдролтой орноо. Тэг эрчмийн саадлайрлаад одоо эрчмийн урсгал одоо тэг дахин сэргийдэг шүү. Бүжиглээрээ бүжиг бол эмчилгээ, чөлөөлөлт тэг жаргалтай байдлыг авчирдаг одоо тийм зүйлс шүү. Энэ 7 хоногт тийм гэртээ ганцаараа гой дисконэ тавьд бүжиглсэнж болно. Гой бүжиглэх газруудаар очиж тийм бүжиглсэнж болно тий. Аль боломжоор. За хөдлөөрөө бүжиглээрэй гэсэн байна. За энэ 7 хоногт хэрэгтэй мессеж. За ингээд бүх карта тайлбарлалт дуслаа. Ингээд одоо тийм 4-р карта сонгосон нэмэрийг ингээд өндөрлөө. Үнэхээр таалагдсан бол тийм лайк тархаа бай. Тийм одоо бити мартаараа. Тэгээд таалагдаад та намайг дэмжих хүсэж байгаа хүмүүс юм бол эможи дараарай гэж хүсье. Гэтэ заавал дарах албагүй л дээ. Зүгээр тийм хүсэж байгаа хүмүүс юм бол одоо бүжиглж байгаа хүний эможи. Тэгэхээр одоо таны дараагийн 7 хоног аюу гой хөгжилтөө сингэлтэй таны энерги чи ингээд гой зөв голдролтой ороод аюу гой соглог байхыг бэлэгдээд тийм бүжиглж байгаа хүний эможи байдаг байх гэж бодож байна тий. Тэрийг дараараа байхгүй бол зүгээр данс гэжсэн ч болно. Данс. За ингээд одоо энэ үртэл үтсэн бүх хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.